Өнөөдрийнхөө хичээлээр төлөөний үгийг тийм ялгуулаар ялгалах тухай үзэх юм. Тэгэхээр монгол хэлний төлөөний үг тийм ялгалаар хоёрхтай үгийн хэд хэдэн язгуур өөр үндэстэй байдаг болохоор үүнийг бас монгол үчгээр бичигт жаахан төвхтэй байдаг. Тийм учраас тусгайлан үзэж байгаа юм аа. За би харьяа алхын ялгалт нэгдүгээр үе миний. За энийг бол бид нар олон дахин үзсэн. Миний өхөрсгөт надар надаа дуу гэж бас бичиж болно. За сайхан тийм ялгалт намайг. Тэгэхээр энд бол хоёр янз бичиж болдог. Намай сайхан тийм ялгалын игийг хамт үчээд намай гэж ингэж бичиж болдог. Бас салгаад нам ийг гэж бас ингэж бичсэн байдаг. За энэ хоёр бол аль аль нь буруугүй. Сайхан тийм ялгалыг энд бол хамт үччихсэн байгаа юм. Энд бол салангад биччихсэн байгаа юм. За гарахын тийм ялгалт надаас надаа ача надаас. За үйлдэхийн тийм ялгалт надаар надаа бар. За хамтрахад надтай. За энд тай. Надтай. За хоёрдугаар үе чи. Харьяа алхын тийм ялгалт чино. Өх хоршот чамд чима дуу чамд. Сайхан тийм ялгалт чамайг. За мөн түрүүний энд намайг гэдэгтэй ялгаагүй. Хоёр янз бичиж болно. Нэг хамт бичиж болно. Чамайг гэдэг сайхан тийм ялгалыг хамтд нэг бичиж болно. Эсвэл салгаад чамайг гэж ингэж бичиж болно. За гарахын тийм ялгалт чамаас чамаас. За тэгээд үйлдэхийн тийм ялгалт чамаар бар. Хамтрахын тийм ялгалт чамтай чамтай. За хоёрдугаар үеийн та. Харьяа алхын тийм ялгалт таны тано. Өхөршгөн тийм ялгалт тандуу. Заахын тийм ялгалт таныг. Гарахын тийм ялгалт танаас танаач. За хамтрахын тийм ялгалт үйлдэхийн тийм ялгалт таняар танаар. Хамтрахын тийм ялгалт тантай. За энэ гэдэг заах төлөөний үг. За тэгэхээр эртний монгол хэлэнд бол 3 дугаар үеийг заасан өөрийн тусгай төлөөний үг бол байсан.
За сүүлийн үед бол 3 дугаар үед тэр хэрэглэгдэх юм болоод оронд нь энэ тэрэгдэг нь заах төлөөний үг хэрэглэгдэх болсон. За энэ харьяалахын хязгалт эгүүнүү үүний эгүүнүү гэж бичээд ертөнц цагийн монгол хэлэнд үүний гэж дуудана. За хөршихын хязгалт үүнд эгүүндүү заахын хязгалт эгүүнийг арахын хязгалт эгүүн h үйлдэхийн хязгалт эгүүн ер хамтрахын хязгалт эгүүн тэ. За тэр гэдэг үгээ цааш нь хязгалаараа ялгалъя. За харьяалахын хязгалт тэгүүний хөршихын хязгалт тэгүүндүү заахын хязгалт тэгүүн ийг. За энд гүйгүүлчээр төгсөн учраас заахын хязгалт бол ганцхан и байх ёстой. Тэгүүнийг за арахын хязгалт тэгүүн h үйлдэхийн хязгалт тэгүүн иер. За хамтрахын хязгалт тэгүүн тэ. За энэ гэдэг үгийн олонтоо ид, тэр гэдэг үгийн олонтоо нь тэд. За тэгээд эд гэдэг үгээ ялгалъя. Харьяалахын хязгалт эдний хөршихын хязгалт эдэндүү заахын хязгалт эднийг арахын хязгалт эдэн h үйлдэхийн хязгалт эдэн иер хамтрахын хязгалт эдэн тэ. За тэд гэдэг үг бол энэ эд гэдэг үгтэйгээ адилхан да. За тэдэн нүү хөршихын хязгалт тэдэндүү заахын хязгалт тэднийг гарахын хязгалт тэдэн h үйлдэхийн хязгалт тэдэн ер. Тэднэр энэ тэдэн ер одоо зүгээр ертөнц цагийн монгол хэлээр тэднэр гэж хэлдэг. За тэдэнтэй гэдэг нь бол энэ эдэнтэй гэдэгтэйгээ ялгалгүй адилхан бичигдэнэ. За тэгээд би чи та энэ тэр эд тэд гэсэн энэ төлөөний үгийг 7 тийн ялгалаараа ялгалж хувиргасан энэ хэлбэрийг сая хамт бичгэд анзаарч харж авсан бах.
даган тийм ялгал. Тэнд би ерөнхийдөө хамаатуулахын бэн yen давхарлаад ороод ирсэн энэ хэлбэрийг бас бичиж яхан дадлах хийх хэрэгтэй юм. Жишээлбэл наддаа гэдэг юм уу, надаасаа гэдэг юм уу, минийхээ гэдэг юм уу, чинийхээ гэдэг юм уу энэ хэлбэрүүд. За тэгэхээр зэрэг та гэдэг үгнээс цаашаа гаргасан хэдэн жишээ мөнгө төвөө бичээх та. За таныхаа гэж бич. Таныхаа. Аха. Тануу бэн. За зүйтэй. Тандаа. Тань дагаан. За зүйтэй. Таныгаа. Таны юугаан. За болж байна. За таниасаа. Танаасаа. Танаач. Ацгаан. За тэгж бичиж болно. Танаараа. Тантайгаа. Тайгаан. За болно. За сууч. За тэгэхээр зэрэг энд бол тийм ялгал ерөнхийдөө хамаатуулахын товчсон хэлбэрүүдээр бичлээ. Тэгэхээр зэрэг таньдаа гэдгийг бас яаж бичиж болох вүлээ? Тань дуу ван гэж бичиж болно. Таныгаа гэдгийг таныг ван гэж бичиж болно. Таниасаа гэдгийг тань ач ван гэж бичиж болно. Тантайгаа гэдгийг мөн тан тай ван гэж бичиж болно. Энэ бол товчилсан хэлбэрээр нь сая Монголын бичлээ. За тэгээд энэ бүх тийм ялгалынхаа дөрөв үдсэн нэг энэ маягаар цааш нь өөрсдөө хувилгаад бичээд сайн дасгал хийгээд үзээрэй. За одоо өөрийн биеийг заасан өөр гэдэг үгийг хувилгаж үзье. За өөрийгөө. За эхлээд өөрийнхөө гэж бичье. Өбөр ун yen. Энэ бол өөрийнхөө гэвэл ингэж бичнэ. Өөрийнхөө. Өбөр ун yen. Өөртөө гэвэл яаж бичих вэ? Өбөр тэгэн. Өөртөө өөрийн биедээ. Өөрийгөө гэвэл өбөр юугэн. Өөрийгөө. Өбөр юугэн. Өөрөө. Зүгээр өөрөө гэж бичвэл заахын ялгалтай бичвэл өбөр yen. Энэ бол өөрөө. Би өөрөө гэдэг нь өөрөө. Энэ бол өөрийгөө. Өөрөө. Өөрөөсөө. Өбөр эцвэн. Мөн өбөр эцгэн гэж товчилсан хэлбэрээр бас ингэж бичиж болно. Өөрөөсөө. Өөрөөрөө.
өөрөө үлгэрлэх гэж хэлдэг юм уу гэх чиглэлээр бичвэл өбөр ер ян өөрөөрөө өөртөөг өбөр тийгэн өөртөөгөө за үүнээс гадна өөрсөд гээд олон тооны хэлбэр байгаа. Тэрийг бас өбөр сэд энэ бол өөрсөд. За энийг бас цааш нь тийм ялгалаар өөрсдийн, өөрсдийнхөө, өөрсдийгээ, өөрсдийгээ гэд мөн ийм маягаар цааш нь хувилгаад бичиж болно. За тэгэхээр энд нэг зүйлийг за энэ зайд биччихье. Бид өнөөдөр нэг өөр бие заасан өөрөө гэдэг үгийн язгуур ингэж бичлээ. Үүнтэй адилхан ийм энэ бол өөр ондоо гэдгийн өөрийг өгөөрэй гэж бичдэг. Энэ өөр гэдэг бол өөрийн биеийг заасан өнөөдрийн бидний хувилгаж байгаа үгийн үндэс шүү. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг сайн ялгаж анхаарч аваарай. Өөр ондоо гэвэл өгөөрэй гэж бичнэ. Өөрийн бие гэж бичвэл өбөр үүн бие. За энэ тийм ялгалаар сая хувилглаа. Өөрийнхөө, өөртөө, өөрийгөө, өөрөө, өөрөөсөө, өбөр эцэн гэж өөрөөсөө, өөртөөгээ, өөрөөрөө. За энэ бол өөрөөрөө. Өөрийн биеэр өөрөө. За өөртөөгээ. Өвөрсөд, өөрсдийнхаа. За энэ олон тоог бол олон тооны дээд залгч энэ хэлбэрийг бол бас саяын энэ маягаар хувилгаж болно. Эрдэм номоор баялагийг эрхэм хэмээмэй. Эд залгуу цог иер баялагийг думдачуу хэмээмэй. Эд таваар иер баялагийг адаг хэмээмэй. Эрдэм номоор баялагийг эрхэм хэмээмэй. Эд залуу цогоор баялагийг дундаж хэмээмэй.